Хөдөө аж ахуйн, мал эмнэлэг, хүнс жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдсэн ажил үйлчилгээний тайлбар. Авраг малчин авраг өргөх шалгаруулалт, улс аймаг сумын авраг шалгаруулах журмын дагуу материалуудыг бүрдүүлж, шат дараатаагаар дээд байгууллагад хүргүүлэн, аймгийн авраг өргөхнийг сумын авраг өргөх 3, сумын сальж өргөх 3 тус шалгаруулж батламжилсан. Малчид төлчдийн зөвлөгөө. Сумын малчид төлчдөд зориулсан зөвлөгөөний зохион байгуулж 150 малчин хамруулсан. Мөн орон нутгийн хөгжлийн сангаас 2026 оны саналыг авах ажлын хүрээнд давхардсан тоогоор 250 малчин мал бүхөөр оролцсон. 2025 оны малын төвөр судалгаа. Сумын хагас жилийн малын төвөр судалгаанд 205 өрх нэг аж ахуйн нэгжийг хамруулж мэдээлэл сан шинжилсэн. Малын ашиг шимийн түвшин тогтоох ажил. 2025 оны 5 дугаар сарын 28-наас 9 сарын 10-ны хооронд дараах мал сурагт ашиг шимийн үзэл тогтов. 2 өрхийн 140 толгой сарлаг хөхөр, 2 өрхийн 17 толгой монгол хөхөр, 2 өрхийн 142 им хонь, 145 им яма, нийтдээ 444 толгой мал. Үржлийн малын бодлого. Шинэ өдөө төслийн хүрээнд олгогдсон Баянболог омгийн хуцан ургыг малчдад гэрээгээр ашиглуулж байна. 2025 онд бөмбөрийн улаан ашигын ухаан 1, Баянболог омгийн хуцан хураг 6 худалдаа авч үржүүлэгчээр бойжуулж эхлүүлсэн. Бэлчээр газар тарилангийн чиглэлээр хийсэн ажил. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт. Төвийн голын төгөл хариуцлага товцод компанитай гэрээ байгуулж нийт 1052 бодлоо өвс хүлээн авсан бөгөөд сумын өвс тэжээл үйлдэгдэл, бүдүүн тэжээл өвс 68 тонн, эрдэс тэжээл өвс хэвэг 18 тонн, хүлэмжийн тарилангийн дэмжлэг. Төвийн голын дагуу 100 хүлэмжинд 55 иргэн нарийн ногоо тарилалт эрхэлж байна. Яамнаас залгасан тоног төхөөрөмжийг өвлийн хүлэмжинд ажилуулдаг хонгорын үр шим хоршоо алтарган оюу төрийн бас байгуулах хүлээлгэн өгсөн. Үлийн цагаан огтон устгал. 2025 оны 5 дугаар сарын 13-наас 16-нд 9 болог болон шаргалжууд багийн нутагт 7 чиглэлд 15 малчин оролцсон 250 га талбайд 0.5 тонн бактеричлуулсан будаа цацаж устгалын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Мал эмнэлгийн чиглэлээр хийсэн ажил. Тархлаажуулалт. Баянгар сумын хэмжээнд нийт 12 мянган толгой өхөр вакцинжуулалтад хамрагдсан. Төлөөл хоршооны чиглэлээр хийсэн ажил. Цагаан сар 2025 үтсгэлэн бодлоо. Баянгар үйлдвэрлэлийн үтсгэлэн бодлоонд 38 аж ахуйн нэгж оролцсон. Намрын ногоо өдрүүд үтсгэлэн. Бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж сумгийн жижиг дунд үйлдвэрлэгчдээс 14 аж ахуйн нэгж оролцсон. Хоршооны сургалт. Нийгмийн түншлэл төрийн бас байгууллагатай хамтарч хоршооны зээл хүссэн болон үйл ажиллагаа явуулж буйрагдаад 2 өдрийн сургалт 2025 оны 10 дугаар сарын 23-наас 24-ний хооронд зохион байгуулсан. Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл. 2022 он 17 зээлдэгчид 743 сая төгрөгийн зээл, үүнээс 12 зээлдэгчийг шүүхийн эвлэрүүлэн зөрчилөгчөд шилжүүлсэн. 2024 5 зээлдэгчид 170 сая төгрөгийн зээл. 2026 оны 1-р сараас зээлийн төлөлт эхэлнэ. 2025 оны 10 сарын 1-ээс 11 сарын 1-нд зээлийн материал хүлээн авч 11 сарын 15 төслийг сонгож шалгаруулсан. Шинэ хоршоо хөдөлгөөн. Баянгар сумд 226 хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж зээл хамрагтай ажиллаж байна.